хүчлийг ихсгэх эсвэл бууруулах зорилгоор трансформаторыг ашигладаг. За жишээлбэл Оросоос бид нар асар хэмжээний энерги худалдаж авч байгаа цахилгааны буурч явсаар хагаад 380 вольт 380-ыг бид нар 220 вольтоор тарах шаардлага гарч илаа гэж бодъё нэг айлт. Тэгэх юм бол 380-аас 220 руу би буурах шаардлагатай болж байна. За энэ бууралтыг бий болгодог. Эсвэл 220-ыг буцаагаад 380 болгодог. Тэр багжийг бид нар юу гэж хэлдэг вэ гэхээр трансформатор гэж хэлдэг. Энгийн трансформатор нь ерөнхий зүрх хөвчтэй 2 ороомогоос тогтно. Ерөнхий зүрх хөвчтэй гэдэг нь энийг хэлж. Ингээд ийм төмөр зүрх хөвчтэй. Энээс маш олныг наалдуулсан. Хоёр талд нь нэг ороомог байна. Энд нэг ийм ороомог байна. За энийг ингээд оруулах чинь ингээд нэг ороомог. Нөгөө ороомог нь нөгөө талд нь байна. Ингээд ийм байна. Энэ ороомогийн тоог N1 гээ, энэ ороомогийн тоог N2 гээ. Ерөнхий зүрх хөвч гэдэг нь голынхын төмрийг хэлж байгаа. Үүсгүрт залгаатай хэсгийн ороомогийг анхдагч. За энэ бол анхдагч болох нь байна. Үүсгүрт залгагдсан байх нь. Хэрэглэгч дээрх хэсгийг ороомогийн 2 дахь ороомог гэсэн байна. Энэ бол 2 дахь байх нэ. Сорон зүүн урсгалын алдагдaltaгүй үед ороомогууд дээрх чадлууд тэнцүү байна. За сорон зүүн урсгал ямар нэгэн байдлаар энэ завсраа гарахдаа алдагдал байхгүй байх юм бол ороомогууд дээрх чадлууд нь тэнцүү байна. За энэ P1 юм бол энэ P2 ямар ч алдагдaltaгүй үед P1 нь P2-тойгоо тэнцдэг юм байна гэж хэлсэн байна. Мөн хүчтэл нь ороодсын тоотоо шууд гүйдлийн хүчтэй уруу хамааралтай байна гэж. Энэ дээр хүчлийг цөмөрөө өөрөнгөөр V1 гэж 2 дахь ороомогийн хүчлэг V2 гэж. Тэгвэл V1-ийг V2-т хуваасан нь юутай тэнцэх вэ гэсэн чинь ороодсын тоотоогоо шууд хамааралтай гүйж байгаа гүйдэл гэдэг нь энүүгээр гүйж байгаа I1 гүйдэл мөн энүүгээр гүйж байгаа I2 гүйдлийг илэрхийлж байгаа. Энтэйгээ уруу хамааралтай байдаг байна. За ингэж ороодсын тоотоогоо хамааралтайгаар хүчлийг ихсгэх багасгах чадвартай одоо энэ багжийг бид нар трансформатор гэж хэлдэг байна. Энергийн алдагдaltaй үед трансформаторын ашигтуулын коэффициент нь P2-ыг хуваах нь P1 байдаг байна. За 2 дахь ороомогийнхаа P-г буюу энэ чадлыг 1-р одоо анхдагч ороомогийнхоо чадалд харьцуулсандаа тэнцдэг байна ашигтуулын коэффициент нь. Анхдагч ороомогоор хувьсах гүйдэл гүйлгвэл зүрх хөвчөнд хувьсах сорон зүүн орон бий болж 2 дахь ороомогт хувьсах цахилгаан хөдөлгөгч хүч үүсснээр бид нар хүчлийг тохируулж болдог байх нэ. За энэ доор нэг юм айтайхан зураг зураа тавьдсан байх шүү. Тэгвэл энэ дээр юу болох вэ гэвэл ороомогийн тоог нь N1 N2 гэвэл ямар тэгштгэл бичиж болох вэ? N1-ийг хуваах нь N2, V1-ийг хуваах нь V2, эсрэгээрээ I2-ыг хуваах нь I1 байдаг. За энийг л бүгдээрээ нүдлээд авчих. За жишээ 24. 75% ашигтуулын коэффициент бүхий трансформаторын анхдагч ороомог дээр унах хүчтэл нь V1 нь 600 вольт байж 2 дахь ороомогт залгасан 50 ом резистороор 4 ампер гүйдэл гүйх бол анхдагч ороомогоор гүйх гүйдлийн хүчийг олооч гэсэн байна. Энэ араа ашигтуулын коэффициентийг этагаар тэмдэглэе бүгдээрээ. Эта маань P2-ыг хуваах нь P1. За тэр дээрээс будаа идэл та. Яг тийм байсан. Тийм байна. 75% гэдэг нь 0.75 гэсэн үг. 0.75 байж. P2 гэдэг бол 0.75-ыг үржих нь P1 байх нь. Чадлыг хэрхэн яаж олох вэ бүгдээрээ. За чадлыг саны гүйдлийн хүчийг бүгдээрээ хүчлэлээр нь үржүүлж олдог шүү дээ. Тэгвэл P2-ыг хэрхэн яаж олох вэ? I2-ыг үржих нь V2 0.75 I1-ийг үржих нь V1 гэж олно. За V1-ийг бүгдээрээ 600 вольт гэд өгсөн. 50 ом резистороор гүйх гүйдлийн хүч нь 4 ампер байсан байх нь. За энэ дээрээс бид нар юуг олж болно гэж энэ 50 омыг ашиглаад гүйдлийн хүчийг ашиглаад P2-ыг яг үнэндээ олж болох байсан байна. За тэрийг шууд олчих. P2 тэнцүү I2-ийн квадрат үржих нь R. Энэ дээрээс 4-ийн квадрат 16 үржих нь 50 530 80 800 юм а да. 800 ватт байсан юм байна. 800 ваттаа 0.75-таа тэнцвүүлэх нь шүү дээ. 800 0.75 P1. Анхдагч ороомогоор гүйх гүйдлийн хүчийг бол P1 ямар ч байсан олчих. 800 0.75. За энэ хэдэрх вэ? 1067 ойролцоогоор 10,067 ватт байсан байх нь. Энэ нь юутай тэнцэх юм бэ?
Энэ нь анхдагч орон мөр гүйтгэлийн хүч үржих нь 600 вольт IV гэдгээс явж байгаа. Энэ дээрээс 1067 хуваах нь 600 гэж болчихъя. 178 гарахны харилцаагаар 178 ампер эхнийхээр гүйжсэн байх. Жишээ 25 100% ашигтуулын коэффициент бүхий трансформаторын анхдагч орон мөр гүйтгэл нь 2 ампер, хоёр дахь орон мөр гүйтгэл нь 3 ампер, анх дахь орон мөгийн ороодсын тоо 120 байсан бол хоёр дахь орон мөгийн ороодсын тоог олооч гэсэн байна. За, V1-ийг хуваах нь V2, N1-ийг хуваах нь N2, эсвэргээрээ I2-ыг хуваах нь I1 байсан. Ороодсын тоо буюу энэ хэсгээр нь аваад бүгдээрээ бодчихъя. Энэ дээрээс хоёр дахь орон мөгийн ороодсын тоог болно. N2 гэдэг чинь өөрөө I1-ийг хуваах нь I2 үржих нь N1-тэй тэнцэх нь байна. За энэ дээрээс хөөгд бодчихъя. I1 нь 2 ампер, нөгөөх нь 3 ампер. За тэгээд энэ дээр 120 гэж байсан. Энэ хоёр ингээ хураагдаад эндээс 40 гарна. 80 ороодсын тоо байсан байх. За ингээд 13 дугаар бүлгээ бүгдээрээ товч дүгнэх юм бол хит хитэн тэгшдэглүүдийг бид нар сурч авсан. Шулуунгүйдлийн орон бол B тэнцүү K2ID, K маань 10-ийн хасгалт зэрэг, дугуйгүйдлийн орон K2P хуваах нь R тэгтээ энд I дутуу бичигдсэн байна. Соленоидын орон бол 4PN, энэ дахиад I дутуу бичигдсэн байна. Яагаад ч юм Лоренцийн хүч QVB синус альфа, амперийн хүч BIL синус альфа, тойргийн радиус MV хуваах нь BQMV маань өөрөө тоо хэмжээ болж байгаа. Соронзон урсгал φ тэнцүү BS косинус альфа, энэ дээр альфаг авахдаа тухайн талбайн нормал болон B-гийн хоёрын хоорондох үнцгийг авч байгаа шүү. Энэ нормал. Тэгээд энэ хоёрын хооронд ямар үнцэг байгаа. Тэрийг мартаж болохгүй. Индукцийн цахилгаан хөдөлгөгч хүч маань эпсилон тэнцүү хасах дельта φ хуваах нь дельта T буюу соронзон урсгалын өөрчлөлтийг хугацаанд хувааж болно. Хөдөлгөөнд дамжуулагчийн цахилгаан хөдөлгөгч хүч нь хасах BLV синус альфа байна. Өөрийн индукцийн цехийнх нь эпсилон штрих хасах L дельта I хуваах нь дельта T L гэдэг бол индукцлэл багтаамжит эсэргүүцэл маань нэгийг хуваах нь омега С доошогоо зурагдана. Вектороор индукцлийн эсэргүүцэл нь омега L байна. Дээшээгээ зурагдана. Импеданс маань Пифагорын теоремоор олно. За тэгэхээр резонансын давтамж F тэнцүү нэгийг хуваах нь 2P язгуурдар LC байна. Чадал маань AC буюу ер нь бол хувьсах гүйдэлтэр эффектив утгын квадрат R эсвэл бол эффектив утгуудыг үржүүлээд косинус φ-гээр үржүүлнэ. Косинус φ чадлын коэффициент явж байна. Чадков гэж. Чадков трансформатор дээр хүчтлийг анх дахь оромог байгаа, хоёр дахь оромог байгаа. Хүчтлүүдийн хооронд нь харьцуулсан нь анх дахьчийн ороодсын тоог хоёр дахьчийн ороодсын тоонд хуваасандаа тэнцүү гэхдээ гүйж байгаа гүйдлүүдтэй ургуу хамааралтай байдгийг үзсэн байгаа.